자, 151문 계속 보겠습니다. 151-р асуултаа үргэлжлүүлээд явъя. 어, 어떤 죄를 다른 죄보다 더 흉악하게 만드는 가중 요인이란 무엇인가? За, асуулт маань адилхан тийм ээ үргэлжлэн явж байгаа. Ямар нэгэн гэм нүглийг бусад гэм нүглээс илүү бузар муу болгодог, илүү одоо хүндрүүлдэг шалтгаан хүчин зүйл нь юу вэ гэсэн асуулт байгаа. 자, 답. 죄는 이제 아래 요인들에 의해서 이제 가중된다. За, одоо энэ удаад болохоор гэм нүгэл нь доор жигсаасан хүчин зүйлсээс болж хүндэрдэгэ гэсэн байна. 자, 여기 그러니까 의도적으로, 의지적으로 어, 여기는 생각할게요. 어쨌든 회개한 후에 다시 범죄했는지에 따라서 가중된다. 예. За тэр учир шалтгаан дотор юу орж ийнэ гэхээр санаатайгаар хүсэл зорилготойгоор мөн гэмшсэн хойноо дахин гэм нүгэл үлдсэн эсгээс шалтгаалаад гэм нүгэл хүндэрдэгэ. 네, 우리가 이제 회개를 했으면 다시 그 죄를 반복하면 안 되겠죠. Тэгэхээр бид нэгэн тал гэмшсэн юм бол тэр гэм нүглээ дахин үйлдэж болохгүй үстэй. 예, 물론 이제 어느 정도 이제 실수로 그렇게 이제 할 수는 있습니다. За яг зарим тохиолдолд бол алдаа гаргаж тийм ээ тэр гэм нүглийг дахин давтаж болох юм. 자, 그런데 여기서 그게 아니고 내가 의도적으로 또 의지적으로 그것을 오히려 이렇게 자랑스럽게 생각하고 또 악의적으로 또 자주 이런 식으로 내가 다시 그 범죄를 반복하는 겁니다. Гэхдээ одоо энэ тохиолдолд болохоор зориудаар бүр санаа зоригтойгоор хүсэл зоригтойгоор тийм ээ тэгээд одоо бас бахархалтайгаар хорон санаагаар тэгээд байнга бас нүглээ гимсэн хойноо дахин тэр гэм нүглээ давтаж үлдэхийг хэлж байгаа. 자, 그렇게 하게 됐을 때 우리가 또 한편으로는 정말 회개를 그 사람이 했는지 이제 의문이 들 수 있죠. Ингэсэн тохиолдолд бол тэр хүн үнэхээр чин сэтгэлээсээ үннээсээ гимсэн үү үгүй юу гэдгийг тал дээр эргэлзээ төрнэ. 자, 관련 성경 구절을 보면 시편 36편 4절, 또 예레미야 6장 16절, 또 민수기 15장 30절, 출애굽기 21장 24절에 이렇게 의도적으로, 의지적으로 주제 넘게 죄를 짓는 것입니다. За холбоотой ишлүүд нь гэх юм бол дугуулал 36-гийн 4, Иремья 6-гийн 16, Тооллого 15-ийн 30, Гэрчлэл 21-ийн 24. За эдгээр ишлүүд дээр болохоор санаатаагаар зориудаар хэтрүүлж гэмнүгэл үлдэх. За хэтрүүлж гэдэг нь хасчих уу. Жүжээ номгийн гэдэг нь сэдвээс давсан гэсэн утгатай л юм л да. 자, 또 예레미야 3장 3절, 또 잠언 7장 13절에 보면은 이제 파렴치하다. 이 파렴치하다는 건 뭐냐면은 부끄러워하지 않고 계속 나쁜 짓을 하는 거예요. 그렇게 죄를 짓는 것입니다. За дараа нь болохоор Иремья 3-ийн 3, сургаалт өгс 7-гийн 13. Иремья 3-ийн 3, сургаалт өгс 7-гийн 13 дээр ичгүүргүйгээр гэмнүгэл үлдэх. Одоо манайх нэрсээр ичих нүрээ илхэндээ наах гэдэг шиг бүр ичиж зовхоо байцсан. Тэгээд гэмнүглээ үлдээж явж идэг. Тийм байдлыг хэлж байна. 자, 다시 말하면 이제 부끄러움을 모르는 겁니다. Ерөөсөө ичнэ гэдгээ мэдэхгүй нөгөө ичих болчихгаагүй болцсон гэж ярьдаг шиг. 우리가 이제 보통은 잘못을 했을 때 이제 부끄러워야 되죠. Тэгээ ихэвчлэн бид нар бол буруу зүйл хийсэн бол ичдэг шүү дээ тийм ээ. 자, 그것은 내가, 잘못했구나. 다시는 내가 그렇게 해서 안 되겠구나. 이런 마음이 드는 거죠.
Тэгээ ичих сэтгэл төрдөг. Тэгээд би буруу юм хийчихлээ шүү. Дахиж ингэхгүй шүү гэсэн тийм одоо сэтгэл төрдөг байгаа. 자, 그런데 그렇지 않고 계속, 예, 부끄러움 없이, 부끄러움을 모르고 계속, 예, 그 죄를 범하는 것입니다. Гэтэл одоо энэ тохиолдолд бол ерөөсөө тийм ч сэтгэл төрөхгүй, ерөөсөө ичих заавах гэсэн сэтгэл байхгүй. Аа, тэгээд ерөөсөө ичин гэдгийг мэдхээ болцоо. Тэг гин нүгэл хийсэн ч гэсэн ерөөсөө ичих тийм одоо мэдрэмж төрөхө болчихсон байхыг хэлнэ. 자, 시편 52편 1절에는 자랑스럽게 죄를 짓습니다. 자랑스럽게. Дуулал 150 биш ээ, дуулал 52-ын 1 дээр болохоор тэр бүр бахархалтайгаар гин нүгэл үлдчихэж байгаа тухай өгсөн байна. 예, 그래서 여기 본문에도 이 악한 계획을 스스로 자랑한다고 했습니다. 어디요? 여기 시편 52편 52편. 1절에 예, 악한 계획을 음, 스스로 음, 자랑한다고 했습니다. За 52-ын 1 дээр хүчирхэг хүн чи муугаар юунд бахархна вэ гэсэн байна. 자, 요한 3서 10절에도 악의적으로 죄를 짓는 것. За 1-р биш ээ 3-р Иохан 10-р ишлэл дээр бас юу гэж хэлсэн байна вэ гэхээр зориудаар тэгэж юулаа бузар бог үлдэхийг гим нүгэл үлдэхийг хэлж байна. 자, 이런 죄들은 더 이제 가중된다는 거예요. За уучлаарай зориудаар хорон санаагаар хорон муу санаагаар гим нүгэл үлдэхийг хэлж байна. 민수기 14장 22절, 또 스가랴 7장 11절, 잠언 2장 14절, 또 이사야 57장 17절에 고집스럽게 그리고 계속적으로 이렇게 회개한 후에 다시 범죄하게 되면 그 죄는 더욱 무겁게 된다. 가중된다. 무겁게 된다. 예. За Тоолог 14-ийн 22, Сихария 7-гийн 11-ээс 12, Сургаалт төгс 2-ын 14, Исая 57-гийн 17. Тоолог 14-ийн 22, Сихария 7-гийн 11-ээс 12, Сургаалт төгс 2-ын 14, Исая 57-гийн 17. За эдгээр бичлүүдээр болохоор зөрүүдэлж тэгээд үргэлжлүүлэн ялангуяа гим нүглээ гимсний дараа ч гэсэн дахин гим нүгэл үлдэх юм бол энэ нь тухайн гим нүглийг илүү хөндрүүлэх шалтгаан хүчин зүйлс болтгоо. 자, 여기는 이제 넘어갈게요. 해설은 뭐 이제 넘어가서 계속 예, 151문 계속 보겠습니다. За цаашаа үргэлжлүүлээ 151 маань явж байна. 자, 이 시간과 장소의 환경에 따라서 이제 예, 이 죄의 가중이 되는 요인이 있습니다. Одоо нөгөө 151 дээр юу асуулт маань үргэлжлүүлээд явж байгаа. Тэгтээ нөгөө дотроо ингээд жижиг дид хэсэг болоод хуваагдсан байгаа шүү дээ. Би эхний хоёрын санахгүй нь гурав дахь нь бол одоо тийм юу гим нүглийн мөн чанараас нь болоод тийм мөн чанартай нь холбоотойгоор тэр гим нүглийг хөндрүүлэх шалтгаан гэсэн байсан. Тэр нь бол одоо ингээд дуусчихж байна. Одоо болохоор дөрөвдөх нь болж байна. Энэ нь болохоор тэр гим нүглийн хөндрүүлэх шалтгаан нь цаг хугацаа болон тэр газар болон орчинтой нь холбоотойгоор гим нүглийг хөндрүүлэх шалтгаан нь одоо яригдах гэж байна. 자, 그래서 이 주일, 다른 날보다도 이 주일에 범죄했을 때, 또 예배 시간에, 아니면 그 직전 혹은 그 직후에, 예, 그 예배 시간, 또 아니면 그 전이나 후, 예, 그때 이제 범죄했는지에 따라서, 이 죄가 더 가중이 될 수 있습니다.
За дөрөвдүг нь болохоор гим нүглийн тэр хийсэн цаг хугацаа болон тэр орчин тий газартай холбоотой гэсэн тий. За тэгэхээр энд болохоор эзний өдөр мөргөлийн цагт эзний өдөр болон бусад мөргөлийн цагаар мөн түүнээс өмнө болон яг түүний дараа тэр мөргөл өргөснийхөө яг өргөхөөс яг өмнөх нь юм уу эсвэл мөргөл өргөснийхөө яг дараа гим нүгэл үйлдсэн эсэх нь бас өндрүүлэх шалтгаан болно. 예, 우리가 이 주일 또 특별히 예배, 이건 하나님과 직접적인 관계가 있는 그러한 시간들이기 때문에 거기서 죄를 지게 되면 그 죄가 더 이제 무겁게 될 수 있다는 것입니다. Тэгэхээр цаг хугацааны хувьд гэх юм бол эзний өдөр орж ийн тийм ээ 8 гараг буюу эзний өдөр тэгээд бусад мөргөлийн цагууд байгаа тий 3 цаг мөргөлч гэдэг юм уу 5 дахь оройн шөнийн мөргөлч гэдэг юм одоо тэр бусад мөргөлийн мөргөл цуглааны цаг энэ цагууд бол эзний хувьд бол маш эрхэм үнцэнтэй ариун цагууд байдаг. Тийм учраас ийм одоо үнцэнтэй чухал цагууд та холбоотойгоор одоо яг тэр цагт юм уу эсвэл тэр цагийн өмнөхөн болон хойно гим нүгэл үлдсэн байх хэсэг нь бол маш чухал байдаг байна. 자, 그래서 이제 그러한 날에 이, 이 잘못을 이제 예방하거나 또는 조치할 다른 도움이 있었는지, 그리고 또 공개적으로 또 혹은 그것에 의해서 당연히 이 자극을 받거나 또 오염될 이 타인의 면전에서 범죄했는지에 따라서 가중된다. За цаашлаад одоо нөгөө орчин газар орчин гэсэн тийм ээ. За түүнтэй холбоотой болохоор эдгээр гим нүглээс урьдчилан сэргийлэх юм уу эсвэл ямар нэг арга хэмжээ авах зэрэг бусад одоо тусламж авах боломжтой байсан эсэх мөн тэр гим нүглийг одоо нээлттэй гэх юм одоо олны нүдэн дээр хүмүүсийн нүдэн дээр ч гэдэг юм эсвэл хин нэгний нүдэн дээр эсвэл одоо тэр гим нүглийг үйлдснээс болж гарцаагүй одоо өдөөгдөх гэх юм одоо гарцаагүй одоо шархлах ч юм уу тий бохирлогдох тэр бусад хүмүүсийн нүдэн дээр гим нүгэл үйлдсэнээс. За тэр гим нүглийг үйлдснээсээ болоод олон хүмүүсийн нүдэн дээр ингээ үйлдээд тэгээд тэрнээс болоод гарцаагүй тэр үдсэн тэр намайг тэр гим нүгэл хийж байгааг харсан хүмүүс болвол гарцаагүй одоо шарах авах юм уу ямар нэгэн одоо сэтгэлд нь ингээд юм үлдэх юм уу тий одоо өдөөлтөнд өртөх тэгээд бас одоо бузарлагдах бохирлогдох тийм боломжтой тийм хүмүүсийн нүдэн дээр үйлдсэн эсхээс шалтгаалаад өндөр шалтгаан болно. 자, 관련된 성경 보면 열왕기하 5장 26절, 예레미야 7장 10절, 또 이사야 28장 10절에 이 죄는 상황과 시간과 장소에 따라 가중된다. холбоотой ишлүүд нь 2 дугаар хаад 5:26 2-р хаад 5:26, Иремья 7:10, Исая 28:10. 자, 에스겔 23장 37절, 또 이사야 58장 3절에서 5절, 민수기 25장 6절 7절에 이 주의 날이나 주일날이죠. 그리고 다른 예배 시간에 이 범하는 죄는 더욱 가중된다. За саяны ишлүүдийн тайлбарыг энд хэлсэнгүү тий 2 дугаар хаад 5:26, Иремья 7:10, Исая 28:10 энэ нь болохоор гим нүгэл тэг үлдэгдсэн нөхцөл байдал цаг хугацаа газраас шалтгаалаад хүндэрнэ гэсэн байгаа. За дараагийнх нь болохоор нөхцөл байдал цаг хугацаа газраас шалтгаалаад хүндэрнэ. За дараагийнх нь Эсгэл 23:37-аас 39, Эсгэл 23:37-аас 39, Исая 58:3-5, Исая 58:3-5,
тооллого 25-ын 6-аас 7, тооллого 25-ын 6-аас 7. За энэ ишлүүдээр болохоор эзний өдөр болон бусад мөргөлийн цагт гэм нүгэл үлдэх юм бол илүү хүндэрнэ гэсэн. 자, 고린도전서 11장 20절에서 21절, 예레미야 7장 8절에서 10절, 또 잠언 7장 14절, 또 요한복음 13장 27절에 예배 바로 그 직전에 혹은 그 후에 범죄하면 그 죄는 더욱 가중된다. За дараагийнх нь болохоор 1-р Коринт 11-20-с 21, 1-р Коринт 11-20-с 21, Иремья 7-гийн 8-аас 10, Иремья 7-гийн 8-аас 10, Сургаалт төгс 7-гийн 14-аас 15, Сургаалт төгс 7-гийн 14-аас 15, Иохан 13-ийн 27-30, Иохан 13-ийн 27-30. За мөргөлийн яг өмнө болон яг хойно гэм нүгэл үлдэх юм бол тэр нь илүү хүндэрнэ. Тэр гэм нүгэл нь илүү хүндэрнэ. 가령 여러분들이 예배 전에 누구하고 이제 싸우고 나서 이제 예배에 임하게 된다 한다면 예배를 정말 바른 마음으로 드리기가 어렵겠죠. Өөрөөр хэлбэл та нар яг мөргөлийн эхлэх гэж байхад мөргөлийн өмнө хүн тий хин нэгэнтэй муудалцах ч юм уу. За мөргөл яг тарсны дараа одоо тараад цуглаанаас гарангуутаа хин нэгэнтэй муудалцах ч юм уу. Тэгэх юм бол тэр муудалцсан тий бусдаа одоо хэрүүл маргаан дэгдээс энэ гэм нүгэл нь илүү хүндэрч тооцогдно гэсэн бурхны юм. 아니면은 예배를 잘 드리고 나서 바로 또 누구하고 막 싸웠다. 또 그렇다라고 한다면 그냥 평상시 그렇게 잘못을 했을 때보다 더 이제 그 죄가 무겁게 될 수 있겠죠. Тэгээ мөрөглөө одоо маш сайхан өргөчхөөд тийм ээ бурханд одоо бид нар хэлдгээр айгүй ивэжтэй гоё мөргөл тийм ивэжтэй сайхан мөргөл өргөчхөөд тэнгүүтээ гарангуудаа хин нэгэнтэй муудалцах юм уу зодтолдох ч юм уу одоо маргалдах юм болвол энэ нь бусад үед хүмүүстэй муудалцаж маргалдахаас илүүгээр хүнд юм мөргөл үлдсэн нэр тооцогддог байна. 자, 예, 에스라 9장 13절 14절에 하나님의 징계를 경험한 즉시 죄를 범하면 그 죄는 더욱 가중된다. За дараагийнх нь болохоор Эзра 9-ийн 13-аас 14. Эзра 9-ийн 13-аас 14. Бурхны шийтгэлийг хүртснийхээ дараа шууд гэм нүгэл үлдэх юм бол тэр гэм нүгэл нь илүү хүндэрнэ. Бурхнаар шийтгүүлээ тэр шийтгэлийн хугацаа дуусныхаа дараа шууд гэм нүгэл үлдэх юм бол тэр гэм нүгэл нь илүү хүндэрнэ. 자, 그러니까 우리가 이 하나님의 징계를 우리가 받을 때가 있는데 그러면 그 죄를 또 다시 반복하게 된다면 그때 그게 더 이 죄가 가중이 된다는 것입니다. Бид нэр одоо ямар нэгэн гэм нүгэл үлдээд тэгээд бурхны шийтгэлийг хүртжээ гэж одоо ямар нэгэн байдлаар тийм ээ. За тэгснийхээ дараа бурхнаар шийтгүүлснийхээ дараа дахиад тэр гэм нүглээ үлдэх юм бол энэ нь бол одоо илүү хүнд гэм нүгэлд тооцогдно. 가령 여러분들의 자녀들에게 어떤 잘못을 이렇게 징계한 후에 똑같은 또 그 잘못을 하게 되면 여러분들이 마음이 더 이제 화가 나겠죠. Жишээлх юм бол одоо бид нэр үр хүүхдүүд маань ямар нэгэн буруу зүйл хийгээд бид нэр одоо хүүхдээ шийтгэлээ, зэмлэлээ гэж бодъё. Гэтэл шийтгүүлснийхээ дараа нөгөө хүүхд маань дахиад яг нөгөө буруугаа дахиад давтаад хийх юм бол тий бид ээж аав нар нь улам илүү уурн хүрдэг шүү дээ. Яг тэрнтэй адилхан. 자, 사무엘하 16장 22절 또 사무엘상 2장 22절에서 24절 공개적으로 또 혹은 그것에 의해 당연히 자극을 받거나 또 오염될 타인의 면전에서 죄를 범하면 그 죄는 더욱 가중된다.
За дараа нь 2 дугаар Самуэль 16-гийн 22, 1-р Самуэль 2-ын 22-оос 24. 2-р Самуэль 16-гийн 22, 1-р Самуэль 2-ын 2-оос 22-оос 24. 2-ын 22-оос 24. За энэ дээр болохоор ил тодоор мөн одоо тэр гэм нүглээс болоод гарцаагүй шархлах ч юм уу, хохирох, эсвэл одоо бохирлогдох тий бусад хүмүүсийн нүдэн дээр гэм нүгэл үлдэх юм бол тэр нь илүү хүнд гэм нүгэлд тооцогдно. 이 죄 자체가 상당히 이 부끄럽고 또 하나님 앞에 이 징계를 받을 일인데 아예 드러내놓고 자랑하듯이 이렇게 죄를 짓는다는 것입니다. Гим нүгэл гэдэг бол үнэхээр одоо ичиж эмээвэл зохиох тий айж ичвэл зохиох тийм гим нүгэл тийм үйлдэл байгаа. Гэтэл тэгж ичиж эмээх нь байтугай бүр одоо бахархалтай наргагүй ил тодоор тийм ээ хүмүүсийн нүдэн дээр альсвал хин нэгний нүдэн дээр бүр бахархалтай наргагүй үйлдэж байгаа хэлж байна. 자, 이렇게 우리가 설명을 살펴보는 이유는 그만큼 우리가 이 죄에 대해서 심각하게 생각해야 된다. 그렇게 이제 이해를 하면 됩니다. Тэгэхээр гим нүглийн талаар ингэж нэг бүрчлэн бүр задлаад ингэж дэлгэрэнгүй тайлбарлаж яриад байгаагийн учир нь бол бид нэр гим нүглийн талаар маш ноцтойгоор, нухацтайгаар авч үзэх ёстой, бодож үзэх ёстой. Тийм учраас бид нар ингэж дэлгэрэнгүй задлж тайлбарлаад байгаа. 그리고 더욱이 하나님 앞에서 짓는 그러한 죄들이 더 무겁게 되기 때문에 우리가 조심해야 되고 또 죄를 짓지 않도록 해야 된다. Тэр тусмаа одоо бурхны өмнө тийм бурхны мэлмийн нүдэн дээр одоо гим нүгэл үлдэх юм бол тэр нь бол илүү ноцтой, илүү аимшигтай тооцогдно. Тийм учраас бид нар маш болгоомжтой байх ёстой, гим нүгэл үлдэхгүй байх хэрэгтэй. 그렇다고 해서 뭐 가벼운 죄, 이런 죄들은 뭐 져도 된다. 그런 의미는 결코 아니겠죠? За тэглээгээд бас нөгөөтэйгүр за тэгвэл одоо ийм хүнд тий гим нүглүүдийг үлдэхгүй байхтал болох юм биш үү? Бусад яг хөнгөн тий гим нүглийг бол үлдэж болох юм биш үү гэсэн тийм утгаар ерөөсөй ойлгож болохгүй. 자, 악은 모양이라도 버려라. 라고 데살로니가전서 5장 22절에 말씀하고 있습니다. 1-р Тесалоник 5:2 дээрээс харах юм бол ёр муугийн альва хэлбэрээс болгоомжлоо, сэрэмжлээ гэсэн байдаг. 뭐 흉내 낼 것도 없지만은 약한 사람들은 이런 악을 잘 따라합니다. 아까 말씀이 데살로니가전서 5장 22절. 1-р Тесалоник 5:22 юм байна шүү. 1-р Тесалоник 5:22. 악은 모든 모양이라도 버리라. За би эндээс ёр муугийн алив хэлбэрийг цээрлээ гэсэн байгаа. Тэгэхээр одоо бузар муу тий ёр муу одоо гим нүгэл гэсэн үг шүү дээ. Энэ гим нүгэл ёр муугийн альва хэлбэрийг цээрлээ. Тэгээ хэлбэрийг цээрлэх гэдэг нь болохоор бүр одоо гим нүгэл үзүүлж байгаа мэд дүр эсгэх тий тийм дүр эсгэхээс ч одоо цээрлээ. Дүр эсгэх цээрлэх гэсэн байна. Алив хэлбэр гэхээр одоо тэр гим нүглийг үйлдэх, эсвэл үйлдэж байгаа мэд царайлах, дүр эсгэхээс ч бүр цээрлээ гэсэн байна. 자, 152문입니다. Эсвэл одоо тэг үйлдэхийг завдах ч юм уу. За дараагийнх нь 152 дугаар асуулт. 자, 모든 죄는 하나님의 손에서 무엇을 받기에 합당한가? 하나님의 손에서 무엇을 받는다? 네, 이제 답은 이제 말 그대로예요. 예. 네네. За 152 дугаар асуулт маань юу гэсэн асуулт вэ нэ гэхээр бүх гим нүгэл нь
Бурхны мутраас юуг авахд зохистой вэ гэсэн байна. Яг одоо өгчилсөн орчуулгаараа бүх гимнүгэл нь Бурхны мутраас юуг авахд зохистой вэ? 자, 모든 Юу 죄는 юуг хүртэхэд ч гэх юм уу? 아무리 적을지라도 하나님의 진노와 저주를 받기에 합당하다. За тайлбар нь болохоор хариулт нь болохоор бүхий л гим нүгэл нь хичнээн жижиг байсан ч гэсэн Бурхны өөр хилэн ба хараалыг хүртэхэд зохистой. 자, 하나님의 진노와 저주를 언제 받는가 하면 이 현세, 현세와 내세에서 Мгм. 반드시 받게 된다는 것입니다. За тэгээд энэ Бурхны өөр хилэн болон хараалыг одоо хизээ хүртэхэд зохистой юм бэ гэхээр одоогийн амьдрал болон ирэх амьдралдаа ч гэсэн дараагийн амьдралдаа ч гэсэн. 자, 왜냐하면 하나님의 주권과 또 하나님이 또 선하시고 거룩하시기 때문에 그의 공의로운 법을 대항한 것이므로 반드시 하나님의 진노와 저주를 받는다는 것입니다. Яагаад ингэж Бурхны өөр хилэн мөн хараалыг хүртэх ёстой, хүртэх зохистой байгаа юм бэ гэхээр Бурхны бүрэн эрх мэдэл ба Бурхны сайн, Бурхны ариун байдал мөн түүний зөвхт хуулийг, шударга хуулийг эсэргүүцсэн хэрэг учраас гим нүгэл үлдэх нь Бурхны бүрэн эрх мэдэл, Бурхны сайн, Бурхны ариун байдал мөн түүний шударга хуулийг эсэргүүцсэн хэрэг учраас Бурхны өөр хилэн ба хараалыг бүртгэж зохистой юм аа. 자, 그래서 그리스도의 피가 아니고서는 결코 속죄될 수 없다. Хүртэхдээ энэ амьдралдаа болон ирэх амьдралдаа ч гэсэн хүртэх болно. Тиймээс Христийн цусаар л биш бол энэ гим нүглээс хэлтрүүлэгдэх ямар ч арга байхгүй. 자, 관련 성경 보면 야고보서 2장 10절에서 11절, 또 출애굽기 20장 1절 2절, 또 하박국 1장 13절, 레위기 10장 3절, 하나님의 주권과 선하심과 거룩하심을 반역하는 모든 것이 죄다. За салбартай ишлэлд нь болохоор Яаков 2-ын 10-аас 11, Яаков 2-ын 10-аас 11, Гэтлэл 20-ын 1-ээс 2, Гэтлэл 20-ын 1-ээс 2, Хабакук 1-ийн 13, Хабакук 1-ийн 13, Леви 10-ийн 3, Леви 10-ийн 3, 11-ийн 44-өөс 45, 11-ийн 44-өөс 45 дахь ишлэлүүдэд болохоор Бурхны бүрэн эрх мэдэл, сайн, ариун байдалд тэрсэлсэн альва зүйлс нь гим нүгэл юм аа. Бурхны бүрэн эрх мэдэл, сайн, ариун байдалд тэрсэлсэн альва зүйл нь альва үйлчлэнч гэдэг юм уу? гим нүгэл юм аа. 자, 여기 야고보서 2장 10절 말씀을 보면 온 율법을 지키다가 하나, 그러니까 열심히 내가 율법을 지키는데 만약에 하나만 내가 지키지 못했다면 결국에는 모든 것을 범한 죄가 된다, 자가 된다, 범한 자가 된다라고 말씀하고 있습니다. Яаков 2-ын 10-аас 11 дэх эшлэг авах юм бол бүх хуулийг сахисан ч гэсэн ганцхан дээр нь бүдрэх юм бол ганцхан хуулийг нь зөрчих юм бол бүх хуулийг зөрчсөнтэй адилхан юм аа гэсэн. 자, 요한일서 3장 4절, 또 로마서 7장 12절에 모든 죄는 하나님의 의로우신 계명의 위반이다. За дараагийнх нь 1-р Иохан 3-ын 4, Ром 7-гийн 12. 1-р Иохан 3-ын 4, Ром 7-гийн 12. Энд болохоор бүх альва гим нүгэл нь Бурхны зөвхт тушаалыг зөрчсөн үйлдэл юм аа.
에베소서 5장 6절, 갈라디아서 3장 10절에 이 모든 죄는 하나님의 진노와 저주를 받기에 합당하다. За дараагийнх нь болохоор Эфес 5-ын 6, Галат 3-ын 10. Эфес 5-ын 6, Галат 3-ын 10. За энд болохоор аливаа гимнүгэл нь Бурхны өөр хилэн ба хараалыг хүртэхэд зохис байгаа юм аа гэсэн байна. 자, 애가 3장 39절, 또 신명기 28장 15절, 또 마태복음 25장 41절에 이 모든 죄는 어, 한시적이라는 게 이제 일정한 기간 또는 영 영구적인 형벌을 받기에 합당하다. За дараагийнх нь болохоор гашуудал 3:39, гашуудал 3:39, дэд хууль 28:15-аас 19, дэд хууль 28:15-аас 19, Матай 25:41, Матай 25:41. За энэ дээр ишлүүдэд болохоор аливаа гимнүгэл нь төр зуур болон төр зуурын болон мөнхийн шийтгэлийг хүртэхэд зохистой. Аливаа гимнүгэл нь төр зуурын болон мөнхийн шийтгэлийг хүртэхэд зохистой. 자, 히브리서 9장 22절, 베드로전서 1장 18절에서 19절. 자, 그래서 이 그리스도의 보혈이 아니고서는 속죄될 죄는 하나도 없다. Дараагийнх нь Еврей 9:22, Еврей 9:22, 1-р Петр 1:18-аас 19, 1-р Петр 1:18-аас 19. За эдгээр ишлүүдээр юу ч хэлсэн бэ нэ гэхээр Христийн цус байхгүйгээр хэлтрүүлэгдэх гэмнүгэл нэг ч байхгүй гэж. Христийн цусгүйгээр уучлагдах гэмнүгэл нэг ч байхгүй. 자, 여기 굉장히 이 중요한 말씀입니다. За энэ бол маш чухал ишлэл байгаа. 자, 이 그리스도의 보혈, 즉 예수님의 십자가의 은혜 없이는 그 누구도 죄 사함을 받을 수 없다. Тэгэхээр Христийн цус буюу тэр загалмайн нэгүүлсэлгүйгээр уучлагдах гэмнүгэл гэж нэг ч байхгүй гэсэн. 자, 그러니까 여기서 더 중요한 것은 우리가 다 죄가 있다, 죄인이다라고 인정을 해야 된다라는 것입니다. Тэгэхээр эндээс бид юу ойлгох нь чухал вэ гэхээр бид нэр бол бүгдээрээ гэмнүгэлтэй хүмүүс ээ, нүгэлтнүүд ээ гэдгийг хүлээн зөвшөөрөх нь маш чухал юм. 가령 우리가 10계명, 10개의 계명을 열심히 지키다가 한 개만 내가 지키지 못했어도 결국에는 지키지 못한 겁니다. Жишээлх юм бол бид нэр 10 хуулийг 10 лингийн сахиж одоо сайн биелүүлж явж яснаа нэг л өдөр нэг хуулийг нь зөрччих юм бол тэр нөгөө урд нь 10 хуулиа сахиж байсан биелүүлж амьдарчсэн тэр бүхэн бүгдээрээ хүчингүй болно. Ямар ч нэмэргүй бүх хуулийг зөрчсөнд тооцогдно. 그래서 우리가 이렇게 요 죄에 대해서 공부를 하는 가장 중요한 이유는 뭐냐면, 나는 죄인이구나, 라는 것을 분명하게 알게 해주는 것입니다. Тэгэхээр бид нэр одоо энэ цагт тийм ээ цагаа гаргаад заваа гаргаад энд ирч цуглаад гим нүглийн талаар ингэж наривчил дэлгэрэнгүй нэг бүрчлэн ярилцаж суралцаж байгаагийн гол шалтгаан бол бид нэр ерөөсөө нүгэлтнүүд дээ гэдгийг хүлээн зөвшөөрөхийн тулд юм. 자, 만약에 그걸 인정하지 않으면은요, 예수님의 십자가는 나하고 관계가 없게 되는 것입니다. Хэрэг бид нэр нүгэлтнүүд гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байх юм бол Есүс Христийн загалмай бид нартай огт хамааралгүй зүйл болно. 자, 그래서 우리는 그 예수님의 그 십자가 그 부활을 믿음으로 죄 용서함을 받는다는 것입니다. Тэгэхээр бид нэр бол Есүс Христийн загалмай болон амьлалтанд итгэсэн итгэлээрээ л бид нэр гим нүглээ уучлуулж зөвхт хүмүүс гэж тооцогддог. 자, 그래서 여기 해설을 잠깐 보면
이 죄가 얼마나 악한가, 얼마나 악한가, 죄가. За тэгээд цааш нь энэ саяны асуулттай холбоотой тайлбарыг нь харах юм бол энэ тайлбарын эхний асуулт нь болохоор гим нүгэл хэр бузар муу вэ гэсэн асуулт байна. 그래서 이 대요리 문답은 이 성경은 죄가 절대적으로 악한 것임을 증거하는 것입니다. За тэгээд энэ гим нүгэл хэр бузар муу вэ гэсэн асуултын хариултанд нь юу гэсэн байна вэ гэхээр энэ Вестминстрийн энэ дэлгэрэнгүй катехизм болон бас Библи хэлснээр гим нүгэл бол туйлын бузар муу гэдгийг гэрчилдэг гэсэн байна. Энэ дэлгэрэнгүй катехизм болон Библи маань гим нүглийг туйлын бузар муу зүйл гэдгийг гэрчилдэг гэсэн. 자, 작은 죄라 할지라도 우리는 뭐 그게 죄다 싶을 정도로 작게 생각하지만 그거라 할지라도 하나님의 권위에 거절이라는 그러한 부분이다라는 것을 우리에게 알려주는 것입니다. Тэгээд бид нар бодохдоо жоохон өчүүхэн зүйл штэ гэж өчүүхэн буруу алдаа штэ гэж бодож байгаа тийм гим нүгэлч гэсэн хамгийн өчүүхэн гим нүгэлч гэсэн Бурхны эрх мэдлээс татгалзах шинж чанартай байдаг. Бурхны эрх мэдлийг 그래서 эсэргүүцэх шинж чанартай байдаг. 아담과 하와가 여러분 에덴 동산에 아담과 하와가 하나님께서 어, 다른 모든 것은 너희들이 이 마음대로 하고 또 먹고 싶으면 먹고 하지만 동산 중앙에 있는 그 선악을 알게 하는 나무 그 열매만은 먹지 마라 그랬습니다. Жишээлх юм бол Адам Ева хоёрыг бид тийм Адам Ева хоёр болохоор бурхан энэ цэцэрлэгт байгаа бүх модны үржимсийг хоёр идэж болно. Гэхдээ тэр цэцэрлэгийн голд байгаа төвд нь байгаа ганцхан мод тэр сайн мууг мэдүүлдэг модны жимсийг л идэж болохгүй шүү гэж хэлсэн байна. 자, 우리 생각에는 뭐 그거 금지했지만 먹지 말라 했지만 근데 그거 뭐 먹었다고 그렇게 큰 죄가 될까 이제 그런 생각이 들 수 있죠. Тэгээ бид нэр заримдаа бодож болох юм л да. За бурхан тэр модны жимсийг идэж болохгүй гэж хоригдсан ч гэсэн нэг муу жимс аваад идээл үз тэр нь одоо юу сүртэй гэсэн тийм бодол төрж магадгүй. 그러나 하나님께서는 그 아담과 하와의 그 죄로 인해서 인류 전체가 하나님 앞에 이렇게 죄를 짓게 되는 그러한 죄가 된 것입니다. Тэгэл Адам Ева хоёрын тэр нэг ганц жимс идсэн тэр одоо алдаа тэр зөрчлөөс болоод бүх хүн төрлөختөн бурхны өмнө нүгэлтэн гэж тооцогдоход хүрсэн байгаа. 왜냐하면 이 아담과 하와가 하나님의 말씀보다 이 사단의 그 거짓말, 그걸 더 믿었기 때문에 그렇죠. Яагаад вэ гэхлээр нэг жимсийн асуудал бол ерөөсөө биш юм аа. Тэр жимсийг авч идсэн нь бол тэр сатааны үгэнд хууртаад тэр сатааны үгийг дагаал идчихсэн шүү дээ. Тэгэхээр нэг ясандаа энэ жимс авч идсэн тэр үйл явдлын цаана нь бурхны үгийг дагахаас илүү сатааны үгийг дагсан гим нүгэл оршиж байгаа юм аа. 자, 그것은 아담과 하와가 이 하나님의 말씀보다 자기 생각을, 자기 이성을 더 신뢰함으로 그 사단의 거짓말에 믿고 따르게 된 것입니다. Тэгэхээр нэг ёсондоо Адам, Ева хоёр бурхны үгийг дуулууртай дагана гэхээсээ илүү өөрсдийнхөө оюун ухаан, өөрсдийн бодол дүгнэлтэнд илүү найдаад тэгээд тэр өөрсдийнхөө бодол санаанд найдсанаасаа болоод бурхны үгний оронд одоо сатааны үгийг дагсан дээр юм байна гэсэн дүгнэлт хийсэн учраас сатааны үгэнд тэр уруу татлаганд автсан байгаа. 자, 그래서 우리 생각에는 아주 작고 사소해 보이지만 그러나 이 모든 죄는 작든 크든 전적으로 악하기 때문에 그래서 하나님의 진노와 저주를 받을 수밖에 없다.
Тэгэхээр бидний одоо хүний бодол дүгнэлтэнд ерөөсөө найдаж болохгүй нэ шүү дээ. Бидний бодохдоо дүгнэхдээ энэ бол нэг жоохон юм жоохон л алдаа, жоохон л гэм нүгэл байна. Эсвэл хөнгөн нэг ялахгүй асуудал байна штэ гэж бодож магадгүй. Гэтэл тэр нь бурхны өмнө адилхан л гэм нүгэл гэж тооцогддог. 자, 우리 요 마지막에는 좀 해설을 좀 보도록 하겠습니다. За бид нөгөө сүүлийн асуултынхаа тайлбарыг ярилцъя. 자, 여기 두 번째 보면은 이 사람과 같은 유한적인 존재가 죄를 범하는데 어떻게 그 죄가 절대적이며 무한한 악이 되는가? За хоёр дахь асуулт нь за эхний асуулт нь болохоор юу вэ? Бурхны гараас юу хүртэх ёстой, метраас юу хүртэх ёстой гэсэн. Би мартсан байна, танд бичсэн байх тий. Хоёр дахь нь болохоор одоо хүн мэтийн одоо хүн шиг ийм хязгаарлагдмал оршихуй гэм нүгэл үлдэхэд хэрхэн тэр гэм нүгэл нь туйлын хязгааргүй бузар муу болдог вэ? Одоо хүн чинь өөрөө хязгаарлагдмал оршихуй шүү дээ. Тэр одоо хүн шиг энэ муу өчүүхэн ийм хязгаарлагдмал оршихуйн үйлдсэн гэм нүгэл яагаад хэрхэн яаж тэр гэм нүгэл нь туйлын бөгөөд хязгааргүй бузар муу болдог вэ гэсэн байна. 자, 죄는 영원히 완전하신 하나님을 대적하는 것이기 때문에 영원히 악한 것입니다. За хариулт нь болохоор гэм нүгэл бол мөнхийн төгс төгөлдөр бурхантай дайсагнаж байгаа хэрэг учраас мөнхийн бузар муу юм аа. 우리가 앞에서 설명을 쭉 보았지만 단순히 사람과 사이에서의 죄만 해당되는 것이 아니라 그것이 결국 하나님과 연결이 되어 있기 때문에 우리는 이 죄가 하나님 앞에 죄를 짓게 되는 것입니다. За түрүүчийн тайлбарууд дээр яригдсан байгаа гэм нүгэл бол одоо хүний эсрэг үйлдсэн гэм нүгэлч гэсэн зөвхөн одоо хүмүүс хооронд болж байгаа одоо хэрэг биш ээ. Тэр нь бүр цаашаа ярих юм бол бурханд тэрсэлж байгаа бурхны тэр хуулийг зөрчиж бурхны эсрэг үйлдэж байгаа зүйл учраас энэ нь гэм нүгэл бол бузар муу явдал юм аа гэсэн. 가령 우리가 이제 남의 물건을 도적질하지 말라라고 우리가 그러한 법이 있죠. Жишээлх юм бол бусдын юмыг бүү хулгайлаа гэсэн хууль байгаа тийм ээ. 물론 사회적으로 그런 법을 어기면 그 어긴 것에 대한 벌을 받겠죠. Нийгмийн хувьд ч гэсэн хэрвээ одоо ямар нэгэн хуулийг зөрчих юм бол тэр хууль зөрчсөнтэй холбоотой одоо ямар нэгэн ял шийтгэл хүлээдэг тийм үү? 그런데 거기서 그치는 것이 아니라 우리는 그 법은 결국 하나님의 말씀을 어긴 거기 때문에 하나님 앞에 죄를 지게 된 것이다라는 것입니다. За тэгээд нийгэмдэр үйлдсэн тэр гэмнүглийнхээ хариуцлагыг хүлээж тэр хуулийн дагуу ямар нэгэн ял шийтгэл хүртдэг байгаа. Тэгсэн ч гэсэн тэрний цаана бурханы тэр юм хулгайлах гэдэг чинь бурханы одоо хуулийг бас зөрчиж байгаатай адилхан зөрчиж байгаа хэрэг учраас бас бурханы ял шийтгэлийг гэсэн хүртнэ. 자, 그래서 우리가 이 죄에 대해서 분명한 사실을 알아야 되는데 그것은 이 죄가 바로 하나님을 대적하는 것이다라는 것입니다. Тэгэхээр энэ гин нүгэл үйлдэлтэй холбоотой гарцаагүй нэг үнэн байгаа. Тэр үнэн нь юу вэ гэвэл гин нүгэл үлднэ гэдэг чинь ерөөсөө бурхантай тэрсэлдэж байгаа хэрэг гэдгийг бид ойлгох хэрэгтэй. 자, 그러므로 우리가
그 영원 불변하신 하나님, 그 하나님 앞에 죄를 졌기 때문에 모든 죄는 예, 우리가 비록 유한한 피조물이지만 그래도 영원한 악이다. За тэгэхээр эцсийн эцэст одоо энэ гим нүгэл үлднэ гэдэг бол хэдийгээр бид нар ийм өчүүхэн тэ хязгаарлагдмал оршууч гэсэн хэдий ийм өчүүхэн оршуу гэрнээ энэ өчүүхэн оршуун үлдэж байгаа тэр гим нүгэл бол эцсийн эцэст тэр мөнхийн бурхны эсрэг дайсагнаж байгаа тэрсэлтэж байгаа хэрэг учраас мөнхийн бузар мод тооцогддгоо. 자, 우리가 하나님의 계명의 성격은 세 번째, 이 죄, 요거 저기 뭐야, 이거 저기 되죠? 싹, 죄의 싹. 네네, 네네. 예, 이거에 대해서 어떤 것을 보여주는가? За гурав дахь асуулт нь болохоор бурхны тушаалтын мөн чанар нь гэм нүглийн төлөөсийн талаар юуг илэрхийлдэг вэ? Бурхны тушаалын мөн чанар нь гэм нүглийн төлөөсийн талаар юуг илэрхийлдэг вэ? 자, 하나님의 계명은 완전한 계명이기 때문에 인간에게 완전한 의의를 요구하십니다. За хариулт нь болохоор бурхны тушаал бол төгс төгөлдөр тушаал учраас хүмүүсээс төгс зөвхт байдлыг шаарддаг. Бурхны тушаал бол төгс тушаал учраас хүмүүсээс төгс зөвхт байдлыг шаарддаг. 다시 말하면 이 절대적인 도덕적 완전, 이것을 우리에게 요구하십니다. Өөрөөр хэлэх юм бол туйлын ёс суртахууны туйлын төгс байдлыг шаарддаг. Ёс суртахууны туйлын төгс байдлыг шаарддаг. 자, 그렇기 때문에 우리가 아주 사소한 것이라 할지라도, 우리가 좀 일탈이 되면 그것 때문에 모든 것이 죄가 된다라는 것입니다. 다시 말씀해 주세요. 그러니까 아주 사소한 그러한 잘못을 저지르게 됐을 때, 그것이 이 죄가 된다라는 것입니다. За тийм учраас бид нар одоо өчүүхэн жижиг тийм алдаа өчүүхэн жижиг гим нүгэл үлдсэн байлаа ч гэсэн тэр нь нөгөө ёс суртахууны төгс байдал туйлын төгс байдлаас одоо хазааж байгаа хэрэг болно. Тэгэл тэр ёс суртахууны туйлын төгс байдлаас хазаасан одоо юу зөрчсөн альва бүх зүйл үйлдэл нь бол гим нүгэл болдог байх нэ. 그래서 결국 죄의 싹, 그 대가는 결국 죽음이죠. 사망이죠. За тэгээд гим нүглийн төлөөс бол үхэл гэж хэлсэн байгаа. 그리고 그것은 육체적, 그러니까 넓은 의미에서 이 사망의 값은 넓은 의미에서 육체적이며 영적이며 영원한 것이다. За тэгээд нөгөө гим нүглийн төлөөс л үхэл гэсэн тий. Тэгэхээр энэ нүглийн тэр 사망의 값이에요. 그 죄의 값. 그러니까 사망의 값. 그러니까 결국 이제 그 죄의 값, 죄의 싹이 사망인데 네. 그 사망을 사망의 하는 값, 값은 예. За тэгэхээр нүглийн төлөөс бол үхэл гэсэн. Тэгээд үхэл гэдэг тэр төлөөс нь бол өргөн утгаараа махбодын болон сүнсний үхлийг хэлж байгаа мөн мөнхийн үхлийг хэлж байгаамаа. 그러니까 다시 말하면 우리가 작은 죄를 졌다 할지라도 결국 그 죄 때문에 우리가 죽게 되는데 그 죽음이 우리 육체적인 죽음뿐만 아니라 우리 영적인 모든 것이 다 결국에는 죽게 된다. 사망에 이르게 된다. Тэр хэрэг гим нүгэл үлдсэн л бол тэр гим нүглийн төлөөсөө төлөх ёстой. Тэр төлөөс нь үхэл байдаг. Тэгээд тэр үхэл гэдэг нь болохоор өргөн утгаараа бол махбодын болон сүнсний үхлийг хэлж байгаа. Тэгээд тэр үхлнээс мөнхийн байдаг.
자, 그래서 우리는 이 죄에 대해서 상당히 민감하게 생각을 해야 됩니다. Тийм учраас бид нөр энэ гим нүглийн талаар ялангуяа маш ухацтай, сэрэмж болгоомжтой хандах хэрэгтэй. 자, 물론 우리가 예수님을 믿음으로 죄를 용서받았습니다. Мэдээж бид нар бол Есүст итгэснээрээ нүглийн уучлалыг хүртцгээсэн. 그 말은 뭐냐면 앞으로 지을 죄까지도 다 용서를 받았다라는 의미도 됩니다. Тэгэхээр гим нүглийн уучлалыг Есүст итгэснээрээ нүглийн уучлалыг хүртсэн гэдэг нь бол бас юу илэрхийлж байгаа гэхээр цаашид одоо үйлдэж болзошгүй нүглийн хувьд ч гэсэн бид нар уучлагдсан гэсэн. 자, 그런데 그 말을 잘못 이해하게 되면 어떻게 되냐면, 아, 내가 지금 죄를 져도 되구나. 이렇게 생각할 수가 있습니다. Гэхдээ ялангуяа одоо үүнтэй бид нар анхаарах хэрэгтэй. Хэрвээ одоо цаашдын нүглээж гэсэн уучлуулсан гэдгийг буруугаар тайлбарлах юм бол, буруугаар ойлгочих юм бол за нэгэнт цаашдын нүгэлч гэсэн цаашид би гин нүгэл үлдсэн ч гэсэн тэр маань уучлагдсан юм чинь гээд нүгэл хийгээд яваад ээж болно гэсэн үг ерөөсөө биш. 자, 그래서 구원파라는 이단이 있는데, 구원파. 그 이단은 우리가, 이 구원을 받았으니, 죄 용서함 받았으니, 이제 더 이상 회개할 필요가 없다. 이렇게 가르치고 있습니다. Тэгэхээр нэг гаж урсгал байдаг авралын урсгал гэдэг. Тэр урсгалынхан болохоор яадаг вэ гэхээр одоо авралын урсгал гэдэг манайд болохоор ямар баптист урсгал гэдэг зүйлээ. 자, 여러분 생각해 보세요. холбоотой 우리 예수님이 그러니까 십자가에서 달려 죽게 되신 게, 예? 내 죄를 다 용서해 주셨는데, 그러므로 이제 너 마음대로 이제 죄 짓고 살아도 된다. 그런 의미가 절대 아니죠. тэр урсгалынхан болохоор за би дараа нэрийг нь болоод юу. Тэр урсгалынхан болохоор нэгэнт бид нэр аврагдсан гим нүглээ уучлуулсан тийм болохоор одоо яаж амьдарч болно энэ махан бие бол ерөөсө хүчингү тэгээд аврагдсан юм чинь сүнс маань л аврагдсан уучлагдсан юм чинь энэ махан биеэр бол юу ч хийж амьдарч болно гэсэн тийм одоо онцлог сургаалтай байдаг. Тэгэхээр Есүс бидний итгэл үнэмшил бол ерөөсө тийм биш. Есүс Христ бидний гим нүглээс болж тэр заалмаа дээр цовдлогдсон байхад бид нар тэр гим нүглийг дахин давтаад хийгээд үлдээд яваад байна гэдэг чинь Есүс Христийн тэр заалмайн үхлийг хүчингү болгож байгаа. Үл таамсарлаж байгаа. Хэрэгцээгүй зүйл хийчихсэн юм шиг болгож байгаа хэрэг юм аа. 자, 이게 이제 이 부분이 참 중요한데요. 여러분들이 누군가에게서 이렇게 잘못을 했는데 용서를 받았다 하면 또다시 그 사람에게 그 잘못을 하면 안 되겠죠. Энэ болохоор маш чухал ойлголт байгаа шүү. Тэгэхээр бид нэр хэрвээ хэн нэгэн хүнд буруутай зүйл хийлээ, хэн нэгэн хүнд одоо ямар нэгэн буруу хийлээ гэж бодъё л доо. Тэгээд нөгөө хүн маань намайг уучлалчлаа. Би тэр хүнээс уучлалыг авлаа. Тэр хүнд уучлагдсан байна. Тэгсэн хэрнээ дахиад тэр хүнд яг тэр гим нүглээ ингээд хийгээд ээж болохгүй үстэй. 자, 그러니까 예수님이 십자가에 달려 죽게 되신 것은 바로 내 죄 때문에 십자가에 달려 죽게 되신 겁니다. Тэр Есүс Христийн тэр загалмай дээр цовлогдож нас урсан нь бол миний гим нүглээс л болж цовлогдсон байгаа шүү дээ. 그렇지 않으면 우리는 그 죄의 값으로 인해서 영원히 심판받을 수밖에 없는 거죠. Тэр Есүс Христ миний гим нүглээс болж миний өмнөөс тэр загалмай дээр нас бараагүй болвол би өөрөө тэр гим нүглийнхээ төлөөсийг төлж өөхөх ёстой байсан. 자, 그러므로 우리가 죄를 또 짓게 되면 결국에는 예수님을 물론 한 번 십자가에 달려 죽으셨지만 또 계속 예수님을 십자가에 죽게 하는 그러한 경우와 다르지 않다라는 것입니다. Тэгээд тийм учраас бид нэр тэр Есүс Христийг өөрийнхөө тэр гим нүглээс болж Есүс Христийг загалмай дээр үхэхэд хүргэсэн байгаа. Тэгээ Есүс бидэрт тэр загалмай дээр нэг удаа цовдлогдож нас барснараа
бидний бүх гэм нүглийг цагаатгаж өгсөн гэж байгаа. Тэгвэл бид нэр тийм уучлалыг хүртсэн. Тэгэж цагаатгагдсан хэрнээ дахиад гэм нүгэл үйлдээд яваад байна гэдэг чинь мэдээч одоо Есүс нэг л удаа өөхөх ёстой боловч дахин гэм нүгэл үйлдэнэ гэдэг бол Есүсийг дахин тэр загалмай дээр цовдлоод алаад дахин алаад байгаатай адилхан хэрэг юм аа. 자, 그럼에도 불구하고 우리가 연약하기 때문에 또 죄를 짓게 되죠. Тэгсэн хэдий боловч хүмүүс бид нар бол сул доорой учраас нэг л мэтгэд гэм нүгэл үлдчих гээд байдаг. 그러면 그때 우리가 예수님을 우리가 생각하면서 그 십자가의 그 은혜를 바라보면서 예수님 앞에 우리가 회개를 해야 되는 것입니다. Тэгээ нэг л мэтгэд үлдчих гээд альсгэл үлдчихсэн байдаг тийм гэмнүгэл. Тэгээд тийм үедээ бид нэр Есүсийн загалмайн өмнө очиж загалмайг харж тэр загалмайн өмнө чин сэтгэлээсээ гэмших ёстой. 자, 그래서 우리 예수님이 십자가에서 달려 죽게 되심으로 우리를 그 죄에서 사망에서 우리를 이제 자유케 해 주신 겁니다. Есүс бидний өмнөөс тэр загалмай дээр нас барснараа бид нарыг гэм нүглээс чөлөөлж өгсөн байна. 그 말은 뭐냐면 다시는 그 죄의 멍에를 매지 말라는 거예요. Энэ юу гэсэн үг вэ гэвэл цаашдаа дахиад одоо тэр гэм нүглийн буулганд битгий ороо. Тэр гэм нүглийн буулгыг битгий үүрээ гэсэн. 네, 뒤에서도 또 설명을 하겠는데 이 죄에 대해서는 우리가 그렇게 의미를 그런 개념을 우리가 잘 가지고 있어야 됩니다. Тэгэхээр цаашдаа ч гэсэн нэг талаар тайлбар явах болно. Ямар ч гэсэн бид нэр гэм нүглийн талаар гэм нүглийн утга учирын талаар ийм одоо ойлголттой, үндсэн ойлголттой байх хэрэгтэй. 자, 여기 네 번째 질문 보면은 하나님이 그 죄에 대해서 반드시 진노하시고 저주하십니다. За дөрөвдүгüрт нь ямар асуулт байна гэхээр бурхан болохоор тэр гэм нүглийн талаар одоо өөр хэлсэн ба хараалаар шийдэгдэгэ гэсэн байна тий. Тэгээ энэ асуулт нь болохоор бурханыг өөр хэлсэн ба хараал нь ямар утгатай вэ? 자, 이 하나님의 진노, 이것은 죄인을 향한 하나님의 태도입니다. За тэгэхээр бурханы өөр хэлэн гэдэг бол тэр нүгэлтнүүдэд хандсан бурханы хандлага юм аа. 그러니까 하나님께서 굉장히 화가 많이 나신 거죠. Өөрөөр хэлбэл тэр гэм нүглийг хараад бурхан маш ихээр уурлаж хэлгэндэг. 그리고 하나님의 저주는 뭐냐? 그러한 죄인들에 향해서 하나님이 그 진노를 실행하시는 겁니다. За харин хараал нь юу юм бэ гэхээр тэр нүгэлтнүүдэд хандсан тэр хандлагыг хэрэгжүүлэлт юм. За тэр өөр хэлний нь болохоор тэр гэм нүгэлд хандсан бурханы хандлагыг илэрхийлдэг байх юм тийм ээ. Хандлага харин хараал нь болохоор тэр хандлагаа яг бодитоор хэрэгжүүлж байгаа нь тэр хараал юм байна. 자, 그래서 모든 죄는 이 세상과 또 앞으로 오는 세상에서 하나님의 거룩한 진노를 받기에 마땅하다는 것입니다. За тэгэхээр бүх альва тиймээс одоо альва гэм нүгэл нь энэ ертөнц болон ирэх ертөнцид ч гэсэн бурхны ариун өөр хэлэн хүртгэх нь гарцаагүй юм аа. 자, 그래서 여기 에베소서 2장 3절에 보면은 우리가 원래 진노의 자녀였다라고 이렇게 말씀하고 있습니다. За Эфес 2-ын 3 дугаар ишлэгийг харах юм бол бид анханасаа өөр хэлэнгийн хүүхдүүд байсан гэж байгаа. 자, 그러면 다섯 번째 질문 보면은 왜 모든 죄가 하나님의 진노와 저주를 영원히 받기에 합당한가? За 5 дугаар асуулт нь болохоор альва гэм нүгэл нь яагаад бурхны өөр хэлэн ба хараалыг мөнхөд хүртэх зохистой вэ гэсэн асуулт.
자, 왜냐하면 모든 죄는 영원하신 하나님을 대적하기 때문입니다. Яагаад вэ гэвэл бүх аливаа гэм нүгэлэл мөнхийн бурхантай дайсагналцаж байгаа хэрэг учраас юм. 자, 그런데 이 하나님을 믿지 않는 자들은 이렇게 말을 하며 이런 얘기하면은 받아들이지 않겠죠. За харин одоо итгэгч биш тийм ээ бурхныг мэддгүү бурханд итгэдэггүй хүмүүст ингэж хэлэх юм бол бид нэр хүлээн зөвшөөрөхгүй л дээ хүлээж авахгүй. 자, 그래서 하나님을 믿지 않는 자들은 자신들이 죄인임을 깨닫지 못하는 겁니다. Тэр бурханд итгэдэггүй хүмүүс бол өөрсдөө нүгэлтэн гэдгийг ерөөсөө хүлээж авдаггүй. Хүлээн 자, 그런 зөвшөөрдөггүй. 자, 그런데 성경은 분명히 우리에게 가르쳐 주고 있죠. Харин Библи бидэнд маш тодорхой зааж өгч байгаа. 하나님 앞에 죄를 졌기 때문에 우리는 그래서 영원히 하나님의 진노와 저주를 받을 수밖에 없다는 것입니다. Тэр бурхан нэгэнт одоо гим нүгэл үлднэ гэдэг чинь бурхантай дайсагналзаж бурханы өмнө одоо нүгэл үлдчихэж байгаа хэрэг учраас бурханы ял шитгэлийг одоо мөнхийн тэр ял шитгэлийг бүртгэхээс гарцаагүй юм аа. 자, 그렇다면 자, 그 죄는 어떻게 유일하게 속죄되고 소멸될 수 있는가? За тэгвэл дараагийн 6 дугаар асуулт нь болохоор гим нүгэл хэрхэн юураг гэж үгүйсэлдсэн. 아, 죄가 어떻게 네, 소멸될 수 있는가? 네, 네. 아하. 예. За гим нүгэлсийг одоо цагаатгаж устгах цорын ганц одоо арга зам нь юу вэ? 자, 이 죄를 해결할 수 있는 분이 우리가 다 잘 알듯이 하나님의 아들, 그리고 참 인간, 예수 그리스도밖에 그 일을 감당하실 수 있는 거죠. Бид нар сайн мэдэж байгаачлан гим нүглийг цагаатгаж хэлтрүүлж уушилж чадах цорын ганц арга зам болвол Бурханы хүү Есүс Христэд итгэх юм аа. 자, 그래서 그 예수님이 죄인들을 위해서 고난당하시고 십자가에 돌아가신 그 피, 예수님의 보혈의 피가 아니고서는 결코 속죄될 수 없다. Өөрөөр хэлбэл дэрийг нүгэлтнүүдийн төлөө зовлон эдэлж загалмай дээр нас барсан Есүс Христийн цуснаас өөрөөр гим нүглээ уучлуулах арга зам байхгүй. 자, 그래서 구약의 그 희생 제사가 바로 그 죽음이, 그 짐승들의 죽음이 앞으로 오실 예수님의 십자가를 이제 가리키는 거죠. 가리켰던 거죠. Тэгэхээр хуучин гэрээний үед өргөгдөж байсан тэр тахил байгаа тийм ээ. Тахилын амтны тэр цус тэр урсан цус бол хажим ирж загалмай дээр урсгах Есүсийн цусыг бэлэгдэж байсан. 자, 그런데 중요한 것은 모든 인류는 하나님의 영원하신 진노와 저주를 받을 수밖에 없다. Тэгэхээр бүх хүн төрлөختний хувьд бол угаасаа гим нүгэлтэй гэж тооцогддог тийм ээ. Тэгээд нүгэлтнүүд бол бүх хүн төрлөختөн бол Бурхны мөнхийн уур хилэн ба хараалыг хүртэхэд зохистой юм аа. 자, 여러분, 그 아까 아담과 하와 얘기했지만 아담과 하와가 죄를 안 졌다면 어떻게 됐을까요? За түрүүн бид нэр Адам Ева хоёрын тухай ярьсан. Тэгэхээр Адам Ева хоёр хэрвээ нүгэл үлдээгүй байсан бол яах байсан болоо? Юу болох байсан бэл? 자, 하나님의 진노와 저주를 받지 않았겠죠? Мэдээж Бурхны уур хилэн ба нүглийг хараалыг хүртэхгүй байх байсан тийм үү? 그래서 그 에덴 동산에서 영원히 살아왔을 겁니다. За тэгээд нөгөө Эден цэцэрлэгтээ үрд мөнхөд амьдрах байсан ба. 마찬가지입니다. 우리도 죄를 안 짓고 산다면 하나님의 진노와 저주를 받지 않겠죠. 다시 말씀해 주세요. 우리도 음. 죄를 짓지 않고 산다면은
하나님의 네. 진노와 저주를 받지 않겠죠. Яг үүнтэй адилхан бид нар ч гэсэн хэрвээ гим нүгэл үлдэхгүй бол Бурхны уур хэлэн ба хараалыг бүртгэхгүй амьдрч болно. 자, 그런데 예수님께서 살인하지 말라 그 계명을 말씀하시면서 너희가 마음에 누군가를 미워하면 그것도 그 계명을 어긴 것이다. 이렇게 예, 말씀했습니다. За гэтэл Есүс ирээд юу гэж хэлсэн бэ гэхээр хүн буу алаа гэсэн тушаал байдгаа. Гэхдээ хэрвээ та нар зүрх сэтгэлдээ ч гэсэн хэрвээ хин нэг үзэн ядах юм бол тэр нь хүн алсандаа адилхан юм аа гэж хэлсэн байна. 그 말은 뭐냐면 마음으로 내가 행동으로 죄 짓지 않았는데 마음으로 그러한 생각을 가져도 죄가 된다라는 말씀이에요. Энэ юу гэсэн үг вэ гэвэл хэрвээ хэдийгээр би одоо яг үйлдэл болгоод хэн нэгнийг очоод одоо цохоод ч юм эсвэл одоо худаг мэс хэрэглээд ингээ алчсан хэн нэгний амийг хороосон тийм үйлдэл хийгээгүй байлж гэсэн зүрх сэтгэл дотроо тэр хүний одоо үзэн ядаж тэгэх юм бол хоромоо санаа тээх юм бол тэр нь үйлдэлээрээ хэн нэгнийг хороосонтой адилхан гэмнүгэл тооцогдно гэсэн. 자, 그러므로 우리가 다, 내가 죄를 짓고 사는구나. 인정하시죠? За тийм ингээд бодох юм бол бид нар бүгдээрээ л тийм ээ ер нь гэмнүгэл дандаа хийж явдаг байх нь тийм ээ. 자, 그런데 어떤 사람들이 나는 죄를 안 짓고 내가 율법을 완전히 행해서 내가 구원을 얻어야 되겠다. 이렇게 말하는 사람들이 있습니다. 다시 말씀해 주세요. 그러니까 내가 죄를 안 짓고 율법을 완전히 다 순종해서 내가 구원을 얻어야 되겠다. 이렇게 말하는 사람들이 있습니다. гэтэл одоо зарим хүмүүс болохоор ингэж ярьж явдаг. Би ерөөсөө гэм нүгэл үйлдэхгүй тэгээ бурхны дээр бүх туршаалуудыг нь яг ясчлан биелүүлж сахин биелүүлж амьдрснараа авралыг олно гэж ярьж явдаг хүмүүс байдаг. 자, 이 사람은 구원을 자기의 힘으로 구원을 얻겠다 이러한 생각을 가지고 있는 거죠. Тэр энэ хүн одоо тэгж одоо би хуулийг бүгдийг сахин биелүүлж чадна. Тэгээд сахин биелүүлэх чадах юм чинь би авралыг олж чадна гэж ингэж бодож явдаг. Гэтэл энэ хүн бол үүгээрээ юу илэрхийлж байгаа нэхээр би тэр авралыг олж байгаа нь өөрийнхөө хүчин чармаалтайр өөрийнхөө зүтгэлээр би авралт хүрч чадна гэсэн бодолтой явж байгаа гэсэн үг. 자, 마음은 굉장히 좋은 마음이죠. 내가 율법을 다 순종해서 내가 구원을 얻겠다. 하지만 우리가 성경을 보고 또 우리가 공부를 했듯이 그럴 수 있는 인간은 하나도 없다라는 것이죠. Яг хөө тэр сэтгэл нь бол сайхан байна л да. Одоо бурхны бүх хуйлуудыг, тогтоолуудыг дагаад бурхны үгийг дуулууртай дагаад амьдрна гэж байгаа нь бол яг сайхан байна тий. Гэтэл Библийг сураад бид нар бурхны үг сургаалаас ч гэсэн одоо мэдэж авсанчлан тэгэж одоо хичээл зүтгэлээрээ авралт хүрэх нэг ч хүн байхгүй гэдгийг бид нар ойлгосон байна. 제가 왜 이 부분을 이렇게 길게 설명하냐면 이렇게 가르치는 그러한 신학이나 그러한 교회들이 많기 때문에 말씀을 지금 드리는 겁니다. Ягаад би энийг ингэж дэлгэрэнгүй тайлбарлаад байна гэхээр одоо ингэж ярьж зааж номлодог тий одоо та хуулийг нэг бүрчлэн сахин биелүүлэх юм бол аврагдана гэсэн ийм сургаал номлолтой гаж уурсгал болон тийм сургаал номлол заадаг теологийн одоо үзэл баримтлалууд байгаад идэг учраас би сэрэмжлүүлэх үднээс энийг ингэж дэлгэрэнгүй тайлбарлаж байна. 자, 이 대요리 문답이 바로 그러한 잘못된 그러한 신학에 대해서 우리가 그건 잘못됐다 해서 우리가 지금 이것을 지금 우리가 공부하는 것입니다. Тэгэхээр бид нар одоо энэ Вестминстерийн дэлгэрэнгүй катехизмыг ингэж нэг бүрчлэн дэлгэрэнгүй суралцаад байгаагийн шалтгаан болохоор
тийм одоо үзэл баримтлалууд тийм ээ саяны хэлсэн тэр гаж буруу одоо хичээл зүтгэлээрээ хуулийг сахин биелүүлснээр авралыг олно гэсэн энэ үзэл баримтлал энэ теологи бол буруу юм шүү гэдгийг одоо ялгаж салгах үүднээс бид нар энэ дэлгэрэнгүй катехизмын зөв сургаал онолыг суралцж байгаамаа. 자, 핵심은 이거예요. 구원은 전적으로 하나님께 있다라는 것입니다. Тэгэхээр энэ бүхнийг одоо базаад хамгийн гол цөмийг нь ингээд хэлэх юм бол ерөөсөө аврал бол бүрэн бурхны нутагт байдаг юм аа. Бурханд л аврал байдаг. 자, 아담과 하와 다시 또 얘기하는데 처음부터 죄가 있는 상태에서 이렇게 창조된 게 아니죠. 아담과 하와는. Тэгэхээр дахиад одоо нөө Адам, Ева хоёрынхаа тухай ярих болж байна. Тэр хоёр одоо анх бүтээгдэхдээ анханасаа бол энэ ямар ч гэм нүгэлгүй байсан тийм үү? 자, 그럼에도 불구하고 아담과 하와가 죄를 진 겁니다. Тэр хоёр анх бүтээгдэхдээ бол маш цэвэр, ариун, ерөөсө гэм нүгэлгүй бүтээгдсэн. Тийм гэм нүгэлгүй бүтээгдсэн хэрнээл тэр хоёр гэм нүгэл үлдсэн байгаа шүү дээ. 자, 그런데 우리는 죄가 있는 상태에서 이렇게 태어난 거잖아요. За тэр тусмаа бид нар тэгвэл яасан? Бид нар бол анханасаа төрөхдөө л гэм нүгэлтэй төрсэн байгаа тийм үү? 근데 우리가 어떻게 죄를 가지고 있는데 죄를 안 짓고 또 죄를 안 지으면서 또, 그 자체가 벌써 우리는 예, 자격을 상실한 겁니다. Тэгээ угаасаа тэгвэл төрөлхийн гэм нүгэлтэй бид нар тэр тусмаа тэр төрөлхийн гэм нүгэлт чанартай төрсэн бид нар яаж ерөөсөө гэм нүгэл үлдэхгүй тэр бүх хуйлуудыг сахин биелүүлж амьдрч чадах юм бэ? Тэр бол ерөөсөө боломжгүй. Угаасаа бид нар анханасаа төрөхдөө л тэгж гэм нүгэл үлдэхгүй байх тэр чадвараа алдчихсан төрсэн байна. 네, 그렇기 때문에 나는 죄인이구나. 모든 인간은 다 죄가 있구나라는 것을 반드시 인정해야 됩니다. Нүгэл үлдэхгүй байх чадваргүй төрчихсөн. Тийм чадвараа алдчихсан хүмүүс шүү дээ. Тэгээ тийм болохоор бид нар ерөөсөө л яалтчгүй би бол үнэхээр нүгэлтэй юм аа. Би бол гэм нүглийн тэр мөн чанартай хүн шүү гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болж байна. 자, 그런데 하나님의 은혜로 이 죄 때문에 어둠 가운데 있는 우리 인생들을 하나님께서 예수님을 보내주셔서 예수님이 우리 죄를 대신해서 십자가에 죽어주심으로 그 예수님을 믿는 자들은 믿음으로 죄를 다 용서받게 되는 것입니다. Тэгэхээр одоо нэгэн л тийм болчихсон биднэрт одоо ямар аврал байна вэ гэхээр ерөөс бурхны нэгүсэл буюу тэр гэм нүглийн харанхуй дотор амьдарч ирсэн бидний тэр загалмайн Есүс Христ загалмайн үхлээрээ дамжуулж бид нар тэр гэм нүглээс чөлөөлж өгсөн. Энэ нэгүсэлд нь итгэлээс өөр бид нар гэм нүглээс ангижрах чөлөөлөгдөх арга зам байхгүй юм. 자, 그런데 여러분들은 다 지금 제가 말씀하신 게 이해가 되고 믿으시죠? За тэгэхээр та бүхний хувьд бол миний одоо хэлж байгаа ярьж байгаа бүхнийг бол ойлгож байгаа гэж найдаж байна. 자, 그러니까 우리가 예수님을 믿음으로 우리가 구원을 얻는 거죠. Тэгэхээр бид нэр бол ерөөсөө Есүс Христэд итгэсэн итгэлээрээс авралт хүрсэн хүмүүс байна. 예수님으로 인해서 내 죄가 다 용서받은 거죠. Есүс Христэд итгэснээрээ бидний гэм нүгэл өрн уучлагдсан байна. 자, 그런데 예전에도 제가 말씀드렸던 자유주의. 그러니까 많은 지금 교회와 많은 신학들이 있는데 지금 제가 말씀드린 부분들을 믿지 않습니다. За гэтэл одоо урд нь миний ярьж ирсэн те чөлөөт үзэлтнүүд, чөлөөт теологичд буюу либерал үзэлтнүүд гэж одоо ярьж байгаа. Тэгээ либерал үзэлтнүүд болохоор бас тийм либерал үзэлтэй олон чуулган, олон пасторууд бол үүнд итгэдэггүй. 자, 그러니까 예수님 때문에 내가 죄사함 받은 게 아니고 또 내가 죄사함 받을 만큼 그렇게 죄가 있다라고 생각하지 않는다라는 것입니다.
За тэгээд тэд нар юу гэж боддог вэ гэхээр а би бол одоо зөвхөн Есүст итгэснээрээ нүглээ уучлуулахгүй. Одоо нүглээ уучлуулах зам бол зөвхөн Есүст итгэх явдал биш ээ. Тэгээд дээрэс нас би бол одоо тэгж гим нүглийн уучлалыг бүтэх хэмжээний нүгэл үйлдээгүй 그러니까 다시 말하면 гэж тэгж боддог. Тийм үзэл баримталтай. 이들이 예수님을 바로 믿지 못한다는 거예요. 잘 알지 өөрөөр 못한다는 거예요, 예수님에 대해서. Өөрөөр хэлбэл тэд нар бол Есүст зөв итгэдэггүй. Тэд нар Есүст итгэж байгаа итгэл нь зөв биш гэсэн үг юм аа. 그 이유는 성경을 잘 모르기 때문에 그렇습니다. Тэгээ Есүсийг ч гэсэн зөв танин мэдэж чадаагүй. Энэ бүхэн юунаас болж байгаа гэхээр ерөөсө Библийг ерөөсө зөв суралцаагүй гэсэн үг. 자, 그런데 성경을 알아도 이러한 교리가 바르게 배우지 않으면 아까 제가 말씀드린 것처럼 그렇게 예수님을 부정하고 또 자기가 죄인임을 인정하지 않고 자기 스스로가 구원을 얻을 수 있다. 이렇게 믿는 것입니다. За Библийн тухай бол яг мэдлэгтэй байж болно. Библийн мэдлэг нь байгаа ч гэсэн энэ онол сургаал нь хэрвээ буруу байх юм бол тэд нэр одоо буруу итгэл рүү за би аврагдах зам гим нүглийн уучлалыг хүртэхэд заавал Есүст итгэх албагүй ч гэдэг юм уу. Эсвэл би бол тийм одоо хүнд гимт хэрэг гим нүгэл үйлдээгүй ч гэдэг юм уу. Өөрийгөө нүгэлтэн гэж одоо бүрэн дүрэн хүлээн зөвшөөрөхгүй байх юм гаж буруу одоо зам руу ордог байх нэ. 자, 여러분들이 지금 나가서 지나가는 사람 아무나 붙잡고 당신은 죄인입니다. 라고 말한다면 그걸 인정하는 사람들이 많지 않겠죠? Тэгээ жишээлбэл одоо бид нэр гадаа гудамжинд гараад хэнийг ч хамаагүй хажуугаараа зурж өнгөрсөн хүнийг ингээ барьж аваад та бол нүгэлтэн шүү. Гэм нүгэлтэй хүн шүү гэж хэлэх юм бол одоо хүн болгонд одоо хүлээн зөвшөөрөхгүй байхаа. 굉장히 불쾌하게 생각하거나 아니면 내가 왜 죄인인가? 절대 이해할 수 없습니다. Тэгээд хин нэгний барьж аваад тэгээд хэлэх юм бол та бол нүгэлтэй ингээд хэлэх юм бол тэд нэр одоо маш тааламжгүйгээр хүлээн аваад тий би яхаараа нүгэлтэн байдгийг ингээд одоо эсэргүүцэх байх. 자, 그래서 이러한 진리가 믿어지고 깨닫게 되는 것은 모든 사람이 다 되는 것이 아니라 이미 하나님 앞에 예정된 택함 받은 백성들만이 그들에게 하나님께서 감동을 주셔서 이 진리를 깨닫게 해주시는 겁니다. Тэгэхээр эндээс харахад ч гэсэн тийм ээ тэр гим нүгэлтэн гэдгээ хүлээн зөвшөөрөх энэ нэгүсэл бол ерөөсө бурхнаас л ирдэг. Тэгээ бурхны урдаас тогтоосон сонгосон тэр хүмүүс л одоо гим нүглийн уучлалыг хүртэх энэ нэгүслийг алдаг байх нэ. Тэрнээс ч одоо хүн болгон тэгэж ойлгож хүлээж авч чаддаггүй байх нь. 자, 그래서 우리는 이 믿음을 하나님의 선물이라고 하죠. Тэгэхээр зөвхөн бурхнаас тогтоогдсон, урдаас сонгосон тэр хүмүүс л олддог нэгүсэл байх. Тэгэхээр бид нар энэ итгэлийг зөв бурхны бэлэг гэж нэрлэдэг байгаа. 하나님 말씀이 이성적으로 내 생각으로 깨닫게 되어지는 게 아닙니다. Бурхны үг гэдэг бол зүгээр бидний энэ оюун ухаанаар ойлгогдчихдаг. Тийм ээ? Хүн болгоны ойлгоод хүлээж авчдаг тийм үг биш байдаг. Үг биш юм аа. 자, 그래서 우리가 이 성경을 바로 배우고 또 바르게 알게 되면 우리가 더욱 하나님 앞에 감사하는 마음이 나타나게 되죠. Тэгэхээр бид нэр бурхны энэ үгийг одоо яг тэр бурхны нэгүслэр ойлгож авсан цагт бол бидний дотроос өөрийн ирэхгүй талархах сэтгэл төрдөг ба. 그것이 바로 우리에게 기쁨이고 자유고 은혜인 것입니다. Өөрсдийнхөө оюун санаагаар, оюун ухаанаараа ойлгох биш, бурхны нэгүслэр ойлгосон цагт бидний дотроос өөрийн ирэхгүй тэр талархал урхан гардаг байгаа. Тэгээ энэ бол бидний хувьд жинхэнэ нэгүсэл болтоо. 자, 그러한 진리를 깨달은 성도들은 어떻게 되겠어요? 누가 보든지 보지 않든지 하나님 앞에 바로 하고 힘쓰려고 하겠죠.
Тийм одоо нэгүслийг амссан итгэгчид яах вэ? Хин нэгэн харсан ч бай, хүний нүднээс далтуурч бай, бурханд одоо бурхны өмнө зөв итгэлтэйгээр зөв а, а, юу итгэлийн амьдралаар амьдрдаг байх нэ. 자, 그런데 구원이 내 손에 달려 있다라고 믿는 자들은 어떻겠어요? 늘 항상 불안하겠죠? Харин эсэргээрээ аврал бол миний гарт байгаа. Би өөрийнхөө хичээл зүтгэлээр аврагдана гэж боддог хүмүүс бол яах вэ? Үргэлж айдас түгшүүртэй амьдардаг. 그죠? 내가 오늘은 좀 믿음이 있다 생각이 되면은 좀 마음이 편안한데, 그러나 내가 또 죄를 짓고 또 그렇게 되면, 아, 내가 믿음이 없구나 하면서 또 굉장히 낙심이 될 겁니다. Ягаад гэвэл тэр хүмүүс өөрсдийнхөө одоо хичээл зүтгэлээр те өөрөө л сайн байснараа авралт хүрч чадна гэж боддог учраас хэрэв одоо нэг өдөр өнөөдөр би жишээлбэл өнөөдөр чи гайгүй итгэлээрээ сайн байлаа шүү гэж бодсон үедээ сэтгэл нь айдас төвшөөргүй санаа амар байж болох юм. Гэтэл маргааш нь жоохон одоо алдаа гаргачлаа, бурхны хуулийг зөрчилчлөө дөө гэсэн үедээ за би чинь аврагдахаа болчлаа шүү гэж айдас төвшөөртэй амьдрах болно. 물론 이제 열심히 나름대로 최선을 다해서 구원을 얻기 위해서 나름대로 힘을 쓸 수는 있습니다. Тэгээд тэдний хувьд бол авралт хүрэхийн тулд, авралыг олохын тулд үнэхээр одоо идэх зүтгэлтэйгээр хичээнгүйлэн тэр хуулийг сахиж те сайн үйлс хийх гэж хичээ зүтгэж амьдрч болох юм аа. 그러나 자신이 죄인임을 인정하지 않으면 결국 열심히 하면 할수록 더 불행해질 수밖에 없게 되는 것입니다. 다시 말씀해 주세요. 그러니까 자신이 이 죄인임을 깨닫지 못한다면 그 사람은 아무리 열심히 해도 결국 자신이 이 죄를 짓게 되는데 그걸 알지 못하고 열심히만 하게 되니까 결국 이 불행하게 될 수밖에 없는 것입니다. Тэгээ хэрвээ өөрийгөө одоо нүгэлтэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй юм бол тэр хүн өчүүхэн төдийн алдаа нүгэл гаргаснаас алдаа гаргаж нүгэл өвчснээс болоод өдөр бүр тэгэж айдас түгшүүртэй амьдрахаас өөр аргагүй болсноо. 자, 그러니까 이 두 사람이 이렇게 경주를 이렇게 한다 생각해 봅시다. 두 사람이. За тэгээд бид нэр одоо энэ хоёр төрлийн хүмүүс тэгээ нэг нь болохоор Есүс Христэд итгэснээрээ авралт хүрнэ гэж итгэдэг. Нөгөөх нь болохоор би өөрийнхөө хичээл зүтгэлээр авралт хүрнэ гэж итгэдэг. Энэ хоёр хүмүүс хоорондоо одоо өрсөлдөё, уралдъя гэж бодъё. 자, 이 경주는 이제 믿음의 경주예요. 하나님 앞에 가는 겁니다. Тэгээ энэ уралдаан болохоор нөгөө итгэлийн уралдаан. Бурхны өмнө тэгээ бурхан хүртэл одоо уралдаан. Бурхан руу очлоо уралдах уралдаан. 자, 한 사람은 자기 스스로 자기 힘으로 구원을 얻어야 되기 때문에 부단히 열심히 달려갑니다. За тэгээ нэг тамирчин нь болохоор нөгөө өөрийнхөө хичээл зүтгэлээр одоо бурханд хүрч чаднаа, авралт хүрч чаднаа гэж боддог учраас тэр уралдааны явцад байдаг хүч чадал, арга ухаан, тэгээ хичээл зүтгэл хөлс одоо цусаа урсган байж тэр уралдаанд гүйнэ. 자, 열심히는 달려가지만 그러나 항상 불안하겠죠? Хичнээн тэгэж хичээнгүүлэн гүйж байгаа боловч дотор нь бол үргэлжтэй айдас түгшүүр байх болно. 왜냐하면 자기가 실수하거나 방심하거나 잘못하면 거기서 탈락이 될 수 있어요. Ягаад тэгж айдас түгшүүртэй байгаа вэ гэхээр өөрөө нэг жоохон өчүүхэн алдаа гаргах юм уу, өчүүхэн төдий одоо гэм нүгэл хийчих юм бол тэр уралдаанаас хасагдах учраас. 자, 그런데 우리 한쪽은 이미 구원을 얻었습니다. Гэтэл нөгөө тамирчны хувьд бол аль хэдийнэ аврагдчихсан байгаа. 자, 그런데 우리가 달려가는 이유는 뭐냐면 그 하나님의 은혜를 깨닫고 나니 감사하니까 감사하는 마음으로 기쁨으로 하나님 앞에 달려가는 겁니다. Нэгэнт одоо аврагдсан гэдэгтээ итгэлтэй тамирчин тийм ээ. Тэгээд тэр итгэлтэй тамирчин болохоор тэгээ аврагдсан хэрнээ яагаад тэр уралдаанд гүйж байгаа юм бэ гэхээр Бурхны тэр нэгүсийг ингээ авсан учраас тэрэндээ талархаад
Бурхан руу очихын тулд талархсан сэтгэлээрээ гүйж байгаа. 자, 분명히 다르죠, 여러분? Тэр энэ бол маш ялгаатай байна, тийм үү? 이것이 바로 이 하나님의 주권, 또 구원에 대한 그러한 교리에 대해서 우리가 어떻게 우리가 알고 따라가느냐에 따라서 이렇게 완전히 다른 거죠. Тэгэхээр эндээс ч гэсэн харахад саяны зүйлсээс ч гэсэн харахад бид нар тэр бурхны бүрэн эрх мэдэл болон бурхны тэр аврал хэрхэн итгэж байгаа вэ гэдэг шалтгаалаад тэр итгэлийн уралдаан маань ч гэсэн ялгаатай байх юм байна. 자, 그래서 우리는 한번 믿으면 이제는 이 믿음으로 인해서 더 이상 믿음이 없어지거나 또 그 지옥에 가거나 결코 그렇지 않다라는 겁니다. 다시 말씀해 주세요. 그러니까 우리가 한번 믿으면 그 믿음으로 이제 하나님 앞에 가게 되는데 그 중간에 뭐 이렇게 믿음이 잃어버리거나 또 지옥에 떨어지거나 그렇지 않다라는 거예요. Тэгэхээр итгэлийн хувьд бол авралт хүрэх итгэлийн хувьд бол бид нар нэг л итгэсэн бол үнэхээр чин сэтгэлээсээ жинхнээсээ нэг л итгэсэн бол бурхны өмнө бид нар гарцаагүй очноо. Тэгээд замдаа одоо ямар нэгэн алдаа хийх ч юм уу гэм нүгэл үйлдснээсээ болоод тэр авралаас бид нар хасагдчихгүй юм аа. 다시 말하면 하나님께서 택한 백성은 끝까지 하나님께서 이끌고 가신다. Өөрөөр хэлэх юм бол энэ одоо жинхэнэ нэгүсэл буюу жинхэнэ одоо тэр бурхны үннийг ойлгох ойлголт бол тэр бурхны урдаас тогтоосон бурхны сонгосон тэр хүмүүст л өгдөг нэгүсэл бэлэг гэсэн шүү дээ. Тэгэхээр энэ нь бол мэдээж жинхэнэ итгэл байж таарна. Тэгэхээр бид нар нэгэн жилийн итгэсэн бол тэр итгэлээрээ эцэг хүртэл тэр аврал руу орж чадах юм аа. 자, 그리고 우리가 이제 죄에 대해서 공부해 왔는데 이 죄에 대해서 분명히 우리가 죄인이었는데 하나님의 은혜로 용서를 받았으니 이제는 더 이상 죄를 짓지 말고 하나님 말씀을 더 순종해야 된다라고 우리가 잘 기억해야 되겠습니다. Тэгэхээр бид нэр гэм нүглийн тухай ингээд нэлээд дэлгэрэнгүй авч үзлээ. Тэгэхээр эндээс бид нар юуг хамгийн гол нь ойлгож авах вэ гэхээр бид нар хуучин нүгэлтнүүд байсан тийм үү? Угаасаа гэм нүгэлтэй хүмүүсээсэн харин бурхны нэгүслэр тэр гэм нүглээс чөлөөлөгдөж аврагцсан. Тийм болохоор гэм нүглээ одоо өөрчлөлсөн. Тэгэхээр цаашид бид нар гэм нүгэл үлдэхгүй харин зөвхөн эзэн бурхны үгэнд дуулууртайгаар амьдрах нь чухал юм а гэдгийг хамгийн гол нь ойлгох хэрэгтэй. 자, 우리가 주의해야 될 것은 용서받았으니 얼마든지 내 마음대로 해도 되고 죄를 져도 된다. 이것은 이것은 그 사람이 정말 믿음이 있는가라는 의심이 드는 거죠. 들 수 있는 거죠. Тэгэхээр бид нар одоо анхаарах ёстой зүйл бол нэгэнт өөрчлөлтсөн юм чинь бид нар одоо цаашдаа гэм нүгэл үлдсэн ч болно гэж гэсэн бодолтой явах юм бол тэр хүн үнэхээр одоо жинхэнэ итгэлтэй юу үгүй юу гэдэг талаар нь бид нар одоо бас эргэлзэх ёстой гэсэн үг. 자, 우리 다음 시간에 이제 회개와 믿음과 또 말씀의 사용 이 부분에 대해서 이제 다음 주에 또 이제 우리 공부하도록 하겠습니다. За дараагийн хичээл болохоор 15 дугаар бүлэг буюу гэмшил, итгэл, бурхны үгийг ашиглах, хэрэглэх гэсэн ийм сэдвүүдээр дараагийн хичээлээр үргэлжлүүлэн ярилцах болно.